За guys, өнөөдөр Roblox дээр модноор Survive Zombie Arena гэдэг тоглоомын beginner to pro 7 типийг хүргье. За бичлэгүүл авч үзнэ үү. Яг Zombie Arena гэдэг тоглоомын талаар жоохон мэдээлэл хүргье. Энэ за одоо өнөөдөр яг нэг 7 тип хүргье. Tip number 1. Code. Одоо 2 шиг код байгаа. Та нар одоо хамгийн түрүүнд тэгш тоглох ч бол 2 шиг код хийх хэрэгтэй. Код тийм. Эхний код нь zombies гэдэг код байгаа. Одоо энэ дээр байгаа шиг 2500 кредит өгнө. Дараагийн галактик 2xy shard 24 цагийн хугацаатай өгнө. Y shard-аар хэдүүлээ энэ дээр ивентээр дардаг байгаа шүү. За tip номер 2 тоглолт одоо та нар эхлээд энэ кодудаа ичээд одоо тоглоно. Тийм тоглоно. Тэгээд одоо тоглолтоо эхлэе. Хамгийн гол нь удаан тоглох хэрэгтэй. Та нар амар удаан ойлгочлохоор хол явах хэрэгтэй. За энэ дээр хамгийн тоглож болохоор одоо эхлээ шууд тоглож болохоор газар бол одоо яг энэ харуулж байгаа ингэж одоо загснаа гэсэн үг бодно. Ингээд автаа дээрээ тарж ингээд бодчихнаа. Энэ боч яг муу гэж магадгүй. Тэгтээ одоо чинь бол хамгийн дээр одоо энд эхний кластай эхэлдэг зэвсгүүдийн яг энэ хязгаар ингэж үрж тавиад энэ хязгаар үрж тавьчаад тэгээд энэ яг энэ болон дээр айлбал удаанаараа ингээд айж болно. Хэрвээ амархан байвал яг энэ наваар буугаад одоо энэ void fragment авч болно. Энэ бол амар хэрэгтэй шүү ягаан fragment. Нүгээр та нар ивент дээр дарж мо одоо миний ашиглаж байгаа бууганд боломжтой. Энэ бол амар өгдөг боо шүү. Одоо миний сая үзсэн тэр газарт ер нь тоглол тэр газарт юм хамгийн дээр. За дараагийн тип бол тип номер 3. Тоглосон shard одоо энэ void fragment-аараа энэ ивент дээр дараад одоо ямар ч буу байсан болно. Одоо энэ гануудаас ер нь аль нь ч байсан болно. Ер нь бүгд л OP. Тэгэд болж өгөн классик дээр энэ гаач үл юм дэжгүй явчлаа. Надад тэгтээ байхгүй. Гэтээ би унгаана. За эндээс ямар нэг буу наач сайн. Хэрвээ буу наагаагүй бол одоо энэ класс руу очиод энэ хамгийн түрүүнд энэ ninja класс ер нь амар сайн байдیں۔ Их үе дээр ninja. Одоо та нар эхлэгчийн survivor-тай байгаа. Дараа шууд ninja-г аваад солоор тоглож байгаа ninja-г аваад тэгээд одоо энэ ингийн буунуудаас эндээсээ одоо AP-гээд орчих боломжтой энэ буунуудаа. Энэ бүгдийн 3 2 байгаа мөнгөнд тааруулаад сайжруулаад тэгэд орчвол дараагийнхсаа гайгүй явчихна. Tip 4. Маягаар одоо void fragment дээр цуглуулад энэ кредитээ сайн цуглуулад кредит void fragment-аа сайн цуглуулад тэгээд тэднэрээ одоо энэ хамгийн сайн энэ necromancer skull bastion гэдэг энэ хоёр классаа авчих хэрэгтэй. Энэ хоёр нь 4 юм уу 5-лаа 4 3-лаа энэ багаараа тоглож байхдаа маш хэрэгтэй класс. Nightmare дээр маш хэрэгтэй. Хэрвээ нормал дээр дэжүү олон wave явсан бол дараагийнхаа hardcore nightmare дээр руу ороод тоглол кредитийг илүү хурдан бас хийх бол боломжтой. Бас void fragment илүү болно. Tip 5. Tip 5 нь за одоо эндээс та нар энэ одоо энэ ивентээс унах юмнууд авах бол угаасаа одоо та нар тоглолтын дундаа бол ингээ буунуудаа тодорхой хэмжээний юм кредитээр сайжруулаад явдаг байгаа. Сайжруулахдаа одоо энэ дөрөвтэйг байлаа гэж бодоход одоо энэ дөрөв ер нь бол early mid дээр ер нь бол хамгийн сайн. Тэгэд энэ void skite энэ хоёр void skite энэ бол одоохондоо хамгийн OP. Яг одоо энэ ягаанууд нь бол дандаа энэ хамгийн сайнасаа хоёрт ордог. Энэ void skite бол эндээс суг. Та нар болж өгвөл энийг ашиглаж хагаад энэ улааныг авчихвал зүгээр энэ Mighty ер нь маш сайн шүү энийг тандж жагаад одоо энэ дээр нь тогтсон дээр энийг л авсан дээр улааныг.
White Sky дүү би гэсэн энэ улааныг ав. Би энэ шар мар л ерөөсөө хэрэггүй. Энэ хэрэггүй. Энэ дээл энэ дөрөв буун дээр тогтож байгаа болж өгөө шууд энэ рүү зүтгэсэн нэр. За тэгээд классуудаас бол хэрэггүй класс зөндөө байгаа. Яг медик бол байж болно. Инженер хэрэггүй. Яг инженер медик. За одоо хамгаалалт дээр бол инженер медик. Тэгээд Bastion мэдрэл. Bastion энэ гурвал төхөмжтэй. Дайралтын дээр бол Necromancer. Тэгээд Ninja 2 ер нь хамгийн best. Тэ. За одоо та нар хэрвээ ингэж тоглоод хэрвээ сайн болсон болвол эдрийг одоо классынхаа зүйлсүүдийг одоо скиллүүдийг нь тулгана мөнгөөр кредитээр. Би одоо зөвхөн Necromancer-ыг тулгацсан. Тоглож байгаа классынхаа бүх зүйлийг тулга. Тэгээд тоглож байгаа буунуудаас тулгаад явчих хэрэгтэй. Тэгэл та нар одоо энэ сайн болцохоор болсон гэсэн. Тэгээд тип 7 бол зүгээр л энийг давтаад явуудахад та тэгээ про болно. Тэгэл wave сайн парамда тэ. Энэ metal гэдэг энэ бүртгүүлээд авчвал зүгээр. Энэ Galactic Great нь юм зүгээр үү. За тэгэл болоо доо манайхаа. За тэгэл ийм л байна да. За манайхаа өнөөдрийн имжлэг сонирхолтой байсан бол лайк сабатараарай. Тэгээд дараагийн имжлэгээр уулзцгаая.